Сол гитар. За манай сол гитар тэнд байна. Хөгжмийн та бүхэн харж байна. За сол гитар яаж тоглодгийг сонсгоо. За сонсъё. Энэ сол гитар манай энэхүү оркестрээр нэмэгдэж байгаа. За дугуултыг та бүхэн яаж дугуулдгийг нь сонслоо ойлголоо. За мөн дээрээс нь одоо хүнээр ярил хүний одоо зүрх бол хамгийн чухал шүү дээ, тийм ээ. Энэ одоо бас суур хөгжим болж байгаа энэ гайхамшигтай энэ оркестрт маань бөмбөр нэмэгдэж байгаа ба. За манай бөмбөрчид хамт сууж байна. За бөмбөрийн хөгжмийг хамтдаа сонсъё. ийм хөгжим. За мөн дээрээс нь цахилгаан төгөлдөр хуур манай өнөөдрийн тоглолтод нэмэгдэж байгаа. За зөвхөн төгөлдөр хуураас арай өөр сонсогдож байгаа биз? Тийм. Эдгээр хөгжмүүд нэмэгдснээр энэ одоо оркестр маань pop оркестр болж байгаа. За pop оркестрийн онцлог нь за энэ хөгжмүүд ингэж нэмэгдснээр за баг бүхэл төрлийн жанрын хөгжмийг pop оркестр тоглож чаддаг. Жишээ бидний үзэх дуртай уран сайхны кино, хүүхэлдэйн кино, анимашн гэх мэтчлэн энэ бүтээлүүдийн хөгжмийг нь pop оркестр тоглож та бүхэндээ хүргэдэг байгаа. За тэгэхээр pop оркестр гэдгийг та бүхэн маань ойлгосон баг тийм үү? За тэгвэл өнөөдрийнхөө бүгдээ хамтдаа тоглолтыг эхлүүлж энэ тайзан дээр тоглолтынхоо буюу манай оркестрын хамгийн чухал эрхэм хүндтэй хүнийг өөрөөр хэлбэл боллоо. Энэ та бүхний өмнө Монголын хамгийн анхны хувийн анир pop оркестрын үүсгэн байгуулагч, удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяас төлөвлөлт хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, Бэг зүрэнгийн алдан хоёрын удирдаач Хөдөлгөн урьж байна. Халуун шалтараа Тогтож зэгсүүлсэн. За, өнөөдрийнхөө тоглолтыг та бүхэндээ эхлүүлж хүн бүхний манай багш нар